За баярлалаа та бүхэнд энэ өдрийн минь төргий. За миний хувьд Баянгар Аранга Өвөрхангай аймгаас сонгогдсон. За иргэдтэйгээ буцаж очиод уулзалт хийж хахад даянгалан гуяа ээжүүд эмээнэр босч ирээд үг хэлэхдээ яг хэлж байгаа. Ээдийн тамхи тэр дундаа энэ электрон тамхи гэдэг юмыг хориод өгөөч, хууль одоо ингээд санаачилдаг бол энийг санаачлаад ажил болгоод өгөөч гэд. Тэгээ би нэг олон хууль өргөн бариагүй. Гэхдээ энэ хуулийг бол хамт өргөн барилдсан гишүүдийнх нь нэг. Тэгэхээр энийг бол би батлагдах ёстой хууль гэж харсан учраас дэмжиж гарын үсэг зурсан хамт өргөн барьсан. Манай гайлын байгууллага бол одоо тэнцээ манай тэр нэг номер дээр сууж байгаа ихч бол 28 жил ажилласан цагаан ирэм шиг найдвартай гайлын байгууллагатай л гэж баталж байна. Гэхдээ бид нэр гайлын байгууллагаараа шалаан заар нь хэдийн их найдын нүүрсээ алдчихдаг улс. Оруулж ирж байгаа энэ тамхин дээр бас нэг жоохон нүүрсээ алдаж болдсон ч ингээд нэг юм хайхрамж вандаад гэж болохгүй. Энэ бол хүний эрүүл мэнд шүү. Энэ дээр гайлын байгууллага онцгой анхаарч ажиллах ёстой шүү гэж одоо онцгой анхааруулж хэлэх гэдэг. Тэгээд дээрээс нь одоо энэ Монгол банк журам гаргадаг бол энэ арилжааны банкудад энэ төрлийн бизнес хийж байгаа бизнесийнхэнд зээл олгох боломжгүй шүү гэдэг энэ саналудаа бас эртхэн шиг бодлогын бичгээр өмтөндөө тусгаж ажиллах ёстой гэдэг нэг юм бас санал байна. 20 онд 4700 ширхэг 47 мянган ширхэг орж ирдэг байсан электрон тамхи өнөөдөр 88.2 сая ширхэг орж ирдэг болсон. Тэгээ энэ электрон тамхи чи өөрөө энэ одоо энэ янжуур тамхиг орлох хэмжээний гэж яриад идэг байсан. Янжуур тамхи чи өөрөө 20 онд 3.1 тэрбум ширхэг орж ирдэг байсан. Одоо бол 3.5 тэрбум ширхэг орж ирдэг болсон. Тэгэхээр бид нэр энэ айл алийг яг эдийн засгийн аргаар буюу татврын одоо бодлогоороо дамжуулаад үнэтэй холбоотой асуудлыг ярьж ижил бид нэр тогтоож барина үхэхээс одоо юу гэдэг хууль бусаар цэцэглэн гэдэг үгнээс нь айгаад бид нэр энийг ч өөгшүүлээд энэ чигээр нь байлгаа тамхины татуулаа сууж иж болохгүй байхгүй. Өнөөдөр манай хүүхдүүд гэртээ шүднийхээ сойзыг хүртэл солихгүйгээр л амны эрүүл мэндийг сахиж байгаа мөртлөө годомжинд гараад тамхи татгаараа алив найздаа алив мандаа гэд бүгдээрээ ингээд веб сольж татаа сууж идэг чинь амны хөндийн эрүүл мэндийн асуудал тэнцээ бүх одоо тэр ням бактериа солилцоод одоо тэр нэг холбогдох өвчин зовлонгоо хуваалцсан явж байгаа. Тэгээ хүмүүс юун дээр очиод ухаардгүй гэхээр явж байгаад уушигны хорт тавдартай олцоод хайртай хүмүүс нь бүгдээрээ нэг хоног ч гэсэн амьд байгаа чигээ гуугаад эхлэхээр би энэ тамхинаас ихт гардаг байж тэл гэж амаа барьдаг шүү бүгдээрээ. Манай одоо даялангуй нийслэлд аймгийн төвүүдэд бол одоо энэ Баянгар Өвөрхангай аймгийн төвүүд бол бүр утааны шаардлагагүйгээр хангалттай хэмжээний утаагаар амьсгалж байгаа шүү бид нэр. Зүсэн зүйлийн утаагаар амьсгалж байгаа. Дахиад дээрээс нь тамхи гэдэг хорыг татаж өөрсдийгөө хордуулж тэр дундаа ирээдүйе дахиад энэ хорт зуршилд энд веб чинь зүгээр зуршлыг суулгаж өгөх гэдэг шүү дээ хүүхдүүдэд. Зуршилтаа болсон ямар нэг юм амруугаа их зуршилтаа болсон дараад нь хар тамхи өөр юу гэдэг юу ч хамаагүй амруугаа ихэд бид нэр тамхи гэдэг үгээр өөрсдийгөө хуурч болохгүй. Тийм учраас энэ хууль заавал батлагдах ёстой би энэ хуулийг дэмжиж байгаа. Тэгээ ажлын хэсэгт амжилт хүсье. Наад болон энэ босод 125 гишүүн, номоо гишүүнтэй нийлээ 126 гишүүн хийх ёстой ажил юу вэ? Тэр болгоныг хийхэд бэлэн гэдгээс илэрхийлье. Амжилт хүсье.